Оройн төргийн үзэгчтэй шинэ жилийн баярт тусгаалan зориулан бэлтгэж буй хамтдаа шинэ он руу нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхлэж байна. За өнөөдрийн нэвтрүүлэгт маань бас маш сонирхолтой зочид болоод урагдсан байгаа. За 2025 оны хувьд Монгол улс даяараа төдийгүй одоо Азийн орнуудад хүртэл дэлхийн нийтээр хүртэл одоо Netflix платформын Physical Asia шоу бол маш их үзэлттэй, хандлттай, ялангуяа монголчуудын хувьд бол маш их яриа өрнүүлсэн шоу тэмцээн болсон. Тэгвэл энэхүү тэмцээнд маань оролцсон баг тамирчдыг Монгол улсаас Netflix-тэй холбогдож одоо гүүр болсон хүмүүсийг бол өнөөдөр нэвтрүүлэгтээ өрн оролцуулсан байгаа. Та хоёрт орой минь төргий. Орой минь. За үзэгч та бүхэнд орой минь төргийа. Хоёр зочдоо бас танилцуулъя. Дөлгөөн Spark Agency Mongolia компани гүйцэтгэгч захирал Монголын спортын холбооны сэтгэл судлаачдын ерөнхийлөгчөөр ажилладаг. Бориглын маань хувьд Physical Asia төслийн Монгол дахь удирдагч Монголын мянганы сорилт сангийн нарийн бичгийн дараагаар ажилладаг тийм ээ. Маш урт гоншинтай, маш сонирхолтой ажлуудыг хослуулан ажилладаг хүмүүс байна. За Physical Asia шоуныхаа талаар хэдүүлээ бас яриагаа эхлүүлье. Хэрхэн ер нь яг Netflix-ийн энэхүү шоунд оролцох үүд хаалга нээлттэв. За Physical Asia төсөл бол та бүгдийн мэдж байгаачлан бол яг Азийн шилдэг 8 улс сонгогдож орсон. За яг манай Монгол улсын хувьд бол арай өөр одоо онцлогтойгоор оролцсон байгаа л да. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр бусад одоо 7 улс маань яг нэвтрүүлгийн солонгосын продакшны багаас те санал тавиад одоо ийм төсөл байна. Та бүхнийг оролцуулаад ингээм хамтарч ажиллая гэж ингэж санал санаачлаг гарч ажилласан бол за Монголын хувьд бол одоо яг манай Spark багийн зүгээс бүх санал санаачлагыг гаргаад одоо энэ Монгол тамирчдыг оролцуулж те ингэж хамтарч ажиллая гэдэг тэр санал санаачлаг бол манай багийн зүгээс яг гаргаад илд одоо төрүүл санал тавиад гэсэн үг те тэгж одоо оролцсноор арай илүү онцлогтой байгаа. Тэгээд яг Physical Asia бол яг нөгөө Physical 100 нэвтрүүлгийн 3 дахь улирал байгаа. Тэгээд яг ер нь бол эхний улирлыг үзэж хагаад хамгийн анхны тийм санаа бол төрж исэн л доо. Яг Монголын багийг оролцуулахаас Монгол оролцогчтой оролцуулж одоо өв соёл болсон те үндэснийхээ бидний бахархал болсон үндэсний бөхөө за уран уурхалтай гэх мэтчлээ одоо энэ мундаг залуучуудаагаа ер нь бол одоо сурчлаа гэдэг санал анх төрөөд за ингээд ер нь бол бид нар манай Spark одоо яг энэ төсөл дээр ажилласан Spark багийнхан маань бүрдээд за ингээд одоо яхаа алдах юм юу байх вэ те ер нь оролдоод үзье ийшээгээ одоо ингээд хэдүүлээ хичээгээд үзье гэдэг тийм одоо зорилго нэгтэйгээр манай баг байгуулагдаад ингээд энэ төсөл дээр бол ажиллаж эхэлчихсэн энэ түүхтэй байгаа. Spark Agency бол өмнө нь өөр төслүүд дээр бас баг болоод ажиллаж ирсэн. Зөвхөн яг энэ төсөл дээр л одоо яг баг бүрдэж анх хамтран ажиллаж ирсэн нь та хэдийн хувьд? Тийм бид хэдийн хувьд өмнө нь маш олон төсөл дээр хамтран ажиллаж ирсэн. Ялангуяа Lead Mongolia гэж одоо байгууллага байдаг. Тухайн байгууллагаас хэрэгжүүлсэн бүхий л төсөл дээр те нэг баг хамт олон болж ажиллаж ирсэн. Туршлагатай хамт олон байгаа те. Манай төслийн одоо гишүүдийн одоо бэкграундаас ингээд дурдах юм бол дандаа л нөгөө төслийн менежмент олон улсын төсөл судалгаа менежмент талдаа маш юм ариун туршлагатай юм баг бүрдсэн. Тэр ч үднээсээ яг юм атгсан гар шиг юм таван одоо бүрдэж чадсанараа бас энэ төслийг маш амжилттайгаар зохион байгуулж чадсан гэж харж байна. Телевизийн үзэгчдийн хувьд бол одоо мэдээж яг шоун дээр гарч байгаа яг багийн тамирчдыг л яг мэдээд байгаа. Гэтэл яг арталт нь бас дахиад нэг баг бүрэлдэхүүн ингээд арыг нь дагаа явуулсан. Бас нэг дайжид багийнхан уу. За арын албыг яг хариуцаж явсан багийн дайчид маань яг ямар одоо үүрэг оройтойгоор тэмцээн явагдах үйл явц процессын хугацаанд ямар үе шатлалтайгаар бас явж исэн. Тамирчидтайгаа хамтдаа хажууд нь байсан уу? Эсвэл байнга ингээд холбоотой байсан уу? За манай төслийн багийн хувьд бол за миний бие бол яг төслөө удирдаад одоо ажилласан. За тэгээд манай одоо дүлгөөм найз маань те Spark агентлагийн захирал. За энэ төсөл дээр бол одоо бүхий л холбоо сүлбээ одоо тамирчдтайгаа холбогдох те одоо бид манай баг дотроо бол яг нөгөө спортын өөрөө мэрэгжлийн тамирчин учраас бас арай илүү одоо энэ спортын салбарт бас илүү туршлагатай. Тийм учраас яг тэр бүх туршлага мэдлэгээ ашиглаж одоо оролцож явсан. За манай багт одоо бас өөр хулан маань байна. За хулан агчийн хувьд бол одоо манай бүхий л гэрээ хэлцээр те одоо яг одоо солонгос улстай ажиллаж байгаа тэр бүх хамтын ажиллагаан дээр бол илүү манлайж ажилласан. За манай Бадмарг байгаа. Бадмаргийн хувьд бол одоо манай баг дотор бол хамгийн одоо солонгос хамгийн сайн солонгос хэлтэй солонгос улсад одоо бакалавр хамгаалсан юм мундаг бүсгүй байдаг. Тийм учраас бүхий л одоо яг бичлсэн болон онлайн бид нар бараг 70 гаруй одоо ярилцлага хийсэн. Тэгэхээр тэр бүх ярилцлагыг бас яг синхрон орчуулж
одоо маш амжилттай сайн ажилласан. За манай багийн бас нэг гишүүн маань бол одоо Мөнгөн Туяа байгаа. Тэгээ Мөнгөн Туяагийн хувьд бол бас манай дүлгөөний хэлсэнчлэн бид нар өмнө бас Lead Mongolia төсөл дээр ажиллаж исэн туршлагатай хамт олон байдаг. Тэр Мөнгөнөө маань өөрөө энэ олон улсын төслүүд дээр өмнө нь бас олон жил ажиллаж исэн туршлагатай учраас одоо бүхий л зохион байгуулалттай энэ өмнө дээр бол бас түүчилж манлаж ажилласан. Тийм хамт олон байгаа. Тэгээд нэмээд хэлэхэд бидний хувьд бол Монгол дахь багийн бүх сонгон шалгар бололт. Тэгээд Монголын баг маань амжилттайгаар Солонгос улсад очиод зураг авалтандаа оролцох, эргээд 9 минут их орондоо ирэх гээд гэрээ хилцээр гээд одоо бүх процессыг л яг Spark Agency-ийн зүгээс хариуцж одоо ингэ шийдэж авч гарсан. За Монголд бол маш олон тамирчид байгаа шүү дээ. За энэ тамирчдаас хэрхэн яаж багаа бүрдүүлж авч явбаа? Яаж сонгон шалгаруулав? Хэдийн хугацаа ороо бас энэ хугацаанд. За сонгон шалгаруулалт одоо манай монголчин бол одоо айгу олон одоо шилдэг тамирчтай ялцчих юм уус те. Тэгээ бид нар бол хамгийн анх 200 гаруйд яг тамирчдын бол им лист бэлтжижсэн. Манай багийн зүгээс бол судалгааны ажлыг бол тэгж эхэлж ирсэн. Тэгэхээр яг Монголд одоо бүхий л спортын салбарын одоо яг тухайн спортынхаа төрөлд одоо манлайлж байгаа те. Ямар л тамирчин байна. За одоо зөвхөн одоогоор бас ингээд спорттой яг эд одоо үедээ байгаа биш те бас зодог тайлчсан хэрнээ одоо Монголынхаа бас нэр төрийг үнэхээр төлөөлж чадах бас ямар тамирчид байна. За одоо онцгой байдлын албанаас ямар хүмүүс байна гэдэг ч юм уу те. Кино жүжигчид, модель, одоо урлагийн хүмүүс те. Бүхий л тийм одоо хүмүүсүүдээ багтаасан тийм 200 гаруй одоо хүмүүсүүдийн листийг анх бүрдүүлж ажиллаж ирсэн. За ингээд энэчнээсээ яг Солонгосынхаа одоо продакшнда манай Spark агентлаг маань олон удаагийн хурлын уулзалтууд хийгээд за ингээд ер нь бол бас манай Солонгосын тал маань судалгааны ажлыг хийгээд тэгээд ихний одоо шалгаруулалт одоо ярилцлагын онлайн ярилцлагын шалгаруулалт гэх юм уу те эхлээд ингэж явчихсан. Нийт болвол нэг 35 6 одоо оролцогчид 3 шатны ярилцлагын үндсэн дээр одоо эцсийн одоо 6 оролцогч болон сэлгээний 2 оролцогч хамт нийт 8 тамирчин шалгарч оролцож байгаа. Тэгээд сонгон шалгаруулалтын хувьд яг нөгөө хүмүүс бол зөвхөн амжилтаар нь дүгнсэн юм уу, цол гуншингаар нь дүгнсэн юм уу гэдэг юм одоо асуулт байгаа гэсэн. Номер 1-т тавьж исэн ерөөсөө зүйл нь тухайн тамирчны нөгөө хандлага тэ болоод ёс зүйн асуудал гэсэн. Энэ тамирчин бүр багтаа жишээлбэл хэн нэг одоо гадуу урахж ирсэн ч гэдэг юм уу тэ дээрлэхэл үлдэж ирсэн ч гэдэг юм уу, гэмт хэрэгт холбогдож ирсэн ч гэдэг юм уу. Тэмхүү зүйлсүүдийг бол номер 1-т тавьчихсан. Тэрний дараа бол харин нөгөө ур чадвар тухайн спортын төрөл нь тухайн улс орондоо хэр үзэлт хандлагатай юм гэдэг ч юм уу тий дараагийн юм шалгуур гаргасан амжилтууд тий гол нь л нөгөө тухайн оролцож байгаа оролцогч бүр тухайн улсыг Монгол улсыг бүрэн төлөөлж чадах уу Монгол улсын тэр нөгөө өрмөц одоо ондоошлыг ялгарлыг харуулж чадах уу гэдэг ийм л шалгаруулалтаар өрөөсөө шалгарсан. Тэгээ эцсийн 6 оролцогчийг шалгаруулах процесс нь бол бид нар судалгаа байдлаар тусалсан. Гэхдээ эцсийн шийдвэрийг бол Spark Agency гаргаагүй. Яг Солонгос талын Netflix талаас бол гаргасан баг. Тэмцээн бас яг явагдаж цацагдж үед бас нэлээ их хил ам гараадсэн шүү дээ. Тэгээ ерөөсөө ийм мэдээлэл байгаагүй байжсан. Яаж хүмүүсийн сонгон шалгаруулчих уу гэж асуудал үүссэн. Солонгосын хувьд ч бас ер нь оддуудынхын хувьд ч гэсэн энэ бага насны түүх намтрыг нь маш сайн судалдаг шүү дээ. Тэгээ хэрвээ ингээд бага наснда 10 жилдээ ямар нэгэн асуудал гаргасан бол тэр чигтээ бойкот хийж чаддаг улс орн шүү дээ, тийм ээ. 2025 оны үед ийм амжилтуудыг гаргасан байна. 2026 онд ямар бас шинэ ажлуудыг хийх төлөвлөж байна. Мэдээж хэрэг төлөвлөлгүй авах уу. Тэгээд яг энэ нэвтрүүлэгтэй холбоотойгоор бас эх жилийн Монголын аялал жуулчлалыг бол бүр төсөөлөхийн аргагүй маш юм амжилттай байх гэж харж байгаа. Тэгээд Spark Agency-гийн хувьд зөвхөн одоо хэрэгжүүлж байгаа төсөл нь Physical Asia-гаас гадна урлаг соёлын дотоодод болж байгаа олон улсын тэмцээн уралдаан тий янз бүрийн зохион байгуулалт, ивент арга хэмжээгээд маш олон салбар руу ингэж ордог. Олон улсын байгууллагуудын нийгмийн маркетингийн төслүүд, дотоодын групп компаниудын брэнд бүтээгдэхүүнч гэдэг юм уу те төлөвлөж байгаа ажлууд бол маш их байгаа. Тэгээд бид бүгдийн хувьд дөнгөж одоо ингэж жим гаргаа зогсохгүйгээр цаашаага яаж энийг юм том зам болтол нөрөгжүүлэх вэ гэдэг дээр бас яг л баг хамт олнороо хилцээд дараагийнхаа төслүүдийг төлөвлөө явж байгаа. Яг Physical Asia шоуны амжилтаас үүдээд та хэдэд бас ямар том боломжууд нэгдэв? Ямар арга хэмжээнд бас нэмэлтээр оров тий сонирхуулах сонио ачнаас 2025 оны. Яг мэдээж одоо яг энэ Physical Asia show бол тий манай монголчуудын хувьд бол одоо яг үнэхээр уусаа ингэж өндөр түвшинд гэх юм уу сурталчилж чадсан анхны одоо Netflix-ийн
том шоу болж байгаа шүү дээ. Тэгэхээр яг энэ шоугоор бол мэдээж энэ том одоо эхлэлээ тавьчлаа. Гэхдээ яг энэ Physical Asia шоугоор бол зөвхөн манай Монгол улсын одоо үндэсний спортын зах зугаас нь дөнгөж танигдж эхэлж шүү дээ. Тэгэхээр бид нар чи өөрсдөө одоо аль бүр 13 дугаар зуунаас ахуулаад өдийг хүртэл ямар одоо баялаг өөхтөвхтэй баялаг арт юм блэ. Тэгэхээр одоо бидний бас Spark манай багийн зүгээс харж байгаа бас нэг төлөвлөж байгаа ажил бол яаж бас үлдсэн одоо энэ илүү биднэрт харуулах өчнөө олон зөндөө юм байгаа ш. Тэгэхээр тэрийгээ бас илүү харуул яаж одоо ямар байдлаар Netflix-тэйгээ илүү одоо цаашдаа өргөжлүүлж хамтарч ажиллаж харуулж болох тал дээр бол ер нь бол одоо яг төлөвлөө зохион байгуулалт хийгээд ингэ явж байгаа. Тамирчдын сэтгэл зүйн хувьд яг тэмцээнд оролцож байх үед бол нөгөө нэг байнга холбоотой байсан, зөвлөгөө өгчээсэн гэсэн. Тухайн үед бас яг тамирчдын сэтгэл зүй ямар байв? Та хэд бас ямар чиглэл дээр нь ямар талаар нь илүү зөвлөгөө өгч одоо тамирчдаа дэмжиж байв? Тийм. Манай тамирчдын сэтгэл зүй үзэгчд одоо нэвтрүүлгийг үзээ шууд л харсан баг. Монгол хүний сэтгэл зүй ер нь ямар төвшөнд байдгийн юм бэ? Хэр тогтвортой юм бэ? Хэр тайван юм бэ гэдэг бол хангалттай харсан баг. Яг сэтгэл зүй талаас арай нэг сөрөг ойлголт гээ харах юм бол яг нөгөө нэвтрүүлэг цацагж явах үед ч гэдэг юм уу те. Нөгөө тамирчид руу одоо хөвчлэн дайрах гэдэг юм уу те. Заримдаа одоо манай агентлаг руу ч гэсэн одоо сонгон шалгаруулалтын талаар ч юм уу те. Янз бүрийн л одоо юм ирж байгаа. Тэгээ бид бүхний хувьд ч гэсэн үндсэн тамирчдтайгаа адилхан яг л нөгөө эрсдлийг үүрээл хамтдаа бүх ингээл гар бариад орж байгаа те. Хэрвээ одоо жишээлбэл Монголын баг эхний дугаар дээр хасагдсан бол ямар дүн үрдэн одоо бид нарыг хүлээж авах байсан бэ гэдгийг бол бүр төсөөлөхөж амар. Гэхдээ манай баг тамирчид бол үнэхээр бидний хувьд бол маш том ялалтыг байгуулж чадсан гэж би бол харж байгаа. Тэдний тэр бомвоны те шагналын эзэн болж чадаагүй ч гэсэн бидний одоо эх орноо дэлхийд дахинд өөр өнцгөр харуулж чадсан тэр зүйл бол ерөөсөө тэр мөнгөн дүнгээр илэрхийлшгүй маш том амжилт болж чадсан. Тэр бом дүнгээс илүү том хөрөнгө оруулсан баг л гэж бодож байна. Ер нь тэгэл дэлхийн нийт даяараа монголчууд тэгээд дээрс нь монголчуудын гадаад төрх болон сэтгэл зүй дээр маш их шоуд ярьцгаасан л та. Тэгээд би ч бас өөрөө яг нэг Physical Asia шоуг үзэж байхад манайхан ямар тайван хүмүүс вэ? Сэтгэл хөдлөл ер нь бас их багтай байлээ шүү дээ. Эхний 2 3 дугаар дээрээс нь бол харахад за одоо нөгөө бусад орнуудынх бол те ингээл хүү хаагээ жоохон бас шоу гэдэг талаас нь хэтрүүлэгтэй ч явж исэн байж магадгүй. Гэтэл яг монгол хүнийг харахаар за болчихно дөө монголчилчиндөө за ингээд даа гарчиндаа гэсэн байдлаар гоё баг бүрдэж чадсан байсан. Тий яг тэр зангийн ч гэсэн одоо бидний харж байгаа хэвчлэн бол илүү манай бас давуу тал болсон болоо гэж бодож штэ эсэргээрээ. Яг нөгөө биднээс ингээл нөгөө YouTube дээрх ч юм уу те эсвэл бидний нөгөө контент доор ингээд үзэж байгаа ялангуяа гадны үзэгчид солонгосын үзэгчдийн комментиг ингээд харахаар яг тиймэрхүү комментууд аягүйх байгаа байхгүй юу. Монголчууд чи ингээд аягүй төлөв даруу те ингээд одоо айгүй хамбал хүмүүс юм байна. Гисэн хэрнээ яг талбай дээр гараад те тэр хүнд хэцүү ингээд яг биеийн хүчний дасгалуудыг хийгээд хоорондоо өрсөлдөхөөрөө бүр ингээд хүнийх нь характерын хувьд ингээд 360 ирчдэг. Тэгээ үнэхээр ингээд яг юмаа л цэвэр гаргаж чаддаг. Тэгээ гаргахдаа одоо манай инх хөргөл адягаас жишээ авал яхад те бүр тасарч унтлаа ингэж барьж шít те. Тэгэхээр яг ингээд айгүй тийм даруй төлөв юм хүртлээ ингээд 360 ирж чаддаг ийм арт хүмүүс монголчууд бол айгүй сонирхолтой юм хүмүүс байна гэсэн тийм комментууд бол айгүй их байлаа. Тэгээ би бас нэг коммент харсан шít. Би монголчуудыг зүгээр морин унаад дээлээ өмсөд ажилдаа явцгаадаг хүмүүс гэж бодсноос шал ондоо хүмүүс яхаа гэсэн коммент хийсэн. Тэгэхээр бас дэлхийн нийтийн Монгол улсыг харах өнцгийг өөрчилж байгаа гэж болно шүү дээ. Дээр нь одоо юу гэдэг юм Монголд байгаа хүүхэд залуучууд нөгөө спортын юм соёлоор гоёх, тасгал хөдөлгөөнөөр хичээллэх тэр зүйлийг тухайн ингээ багт наснаас ингээ суулгаж байгаа зүйл бол бидний хувьд бас юм үнцэнтэй зүйл байхгүй. Тэгэхээр нөгөө гэр бүлээрээ, найз нөхдөөрөө хамт олноороо үзэж байгаа хүмүүс бол тэрэндээс ингээ урам зориг аваа те өөрсөндөө хөрөнгө оруулж эхэлж шít. Тасгал хөдөлгөөн гоё биетэй болохын төлөө ч гэдэг юм уу те. Заавал нөгөө спортоор хичээлэл гоё медаль авахтай гол биш. Яг л өдөр тутамдаа биеийн тамираар хичээлэх нь үнэхээр бидэнд ядчил нөгөө донтолтоос урдчлсан сэргийлэгч гэдэг юм уу те. Энэ бүхнээс ингэж хамгаалдаг чухал зүйл юм байна гэдгийг нэвтрүүлгийн маань бас агуулга ингэж үзэгчдэд өгж байгаа нь айгу бахархуу шүү дээ. Баг тамирчдын хувьд хамгийн анх яг сонгогдоод бүрэлдэхүүн үүсээд за Монголд байхдаа ер нь уулзаж хамтдаа бэлтгэл хийсэн үү эсвэл Солонгост очсныхаа ар дээр хамтдаа бэлтгэл хийж эхэлсэн үү? Бэлтгэл дээр бол манай багийнхан бол яг
Солонгостой одоо очиж байгаа бол тэндээд илүү тогтоо танилцаал за ийм онцлогтой ийм хүмүүс юм байна гэж тэндэл ерөөсөө танилцаал маш хурдан нэг баг болол дайчид баг болол одоо хоорондоо ямар одоо даалгавар ирэх юм бол те аль нь ямар үүрэг оролцоотой орох юм гэдгээ тэндээ очиод баг болж ингэж хамтарч ажилласан. Эндээ бол бүгдээрээ яг хувь хувийнхаа бэлтгэл бүгдээрээ л яг адилхан мэргэжлийн төвшний юм тамирчид учраас яг л хувь хувийнхаа бэлтгэлээ бол тултал базаагаал явсан гэж хэлэхэд бол. Эрт дээр үеэсээ л ер нь юм тулааны тактик боловсруулахтаа айгүй сайн юм шиг байгаа манай. Газар дээр нөө. Тийм Монгол зэнтрийг ингээд харахад ч гэсэн те. Тэгээд нэр чинь Монголдо уулзаагүй жаа Солонгост уулзаад ихний даалгавар дээр ягаад богино хугацаанд ингээд шийдвэр гаргаад ороход л аль хэдийн ингээд олон дахин бэлтгэл хийсэн баг шиг л те. Нэгээ баг ингээд харцаараа ойлголцоол ингээд явчихж байгаа байхгүй. Тэгээ нөгөө сонгон шалгуулалтанд оролцож байсан нийт баг хүмүүсээс те. Багтаа хэрвээ чи сонгохдвол ямар нэр өгөх вэ гэсэн чинь бараг л 95% дайчид гэсэн байхгүй. Тэгэхээр яалтчгүй энэ дайчид гэдэг үг бол Монгол түмнийг ингэж илэрхийлж болохгүйц бас ийм үг юм байна гэдгийг бол тэндээс айгүй мэдэрсэн. Тамирчдын бүрэлдэхүүний хувьд одоо хоорондоо түнжээ хаагарах асуудлууд ер нь үүссэн үү, харьцангуй гайгүй байсан уу? Яг нэвтрүүлэг дээрээс үзэх процесс бол ерөөсөө тийм байхгүй юм шиг харагдадсан. Ер нь л нэг санаатай яваад ах шигсэн тий. Манайхан ч дотроо өстэй амар юм болсон шүү дээ. Яг нь ер нь бол мэдээж яг эн чинь бол нөгөө манай яг тэр одоо энэ шоу нэвтрүүлгийн яг ерөнхий найруулагч анх санаачилсан Жан Хогийн хэлснээр бол те Netflix-ийн одоо Олимпиад байгаа шүү дээ. Тэгэхээр Олимп чи өөрөө яг ямар амар алаантай те зөвхөн Олимпиад орохын төлөө тамирчин ямар бэлтгэл хийдэг вэ? Яг тэрнтэй адилхан одоо яг мэдээж одоо яг тэмцээний үеэр бол янз бүрийн асуудлууд гарна те хоорондоо маргалтанд аливжи хөдлөөд өгөөч гэдэг ч юм уу те ингээд нэг юм хоорондоо тиймэрхүү зөрчилдсөн гэх юм уу те тиймэрхүү юмнууд бол зөндөө л гарсан. Гэхдээ яг бүгдээрээ мэдээж яг нэг зорилгын төлөө нэг одоо юу гэдэг нэг хараа одоо яг бүгдээрээ л нэг юм зорилгын төлөө ингэж тэмүүлж явж байгаа учраас бол тэр одоо маргалтаа бүх зүйлийг бол ардаа хийгээл ингээл зохицоол явсан. Нэвтрүүлгийн дараа нөгөө оролцогчдын өөрсдийнх нь сэтгэлийг хэрвээ үдсэн бол тэндээс илүү бүр айгуу сайн мэдэж авна. Ерөөсөө нөгөө яг даалгавар эхлэхээс өмнө бүр ингээл хоорондоо санаа нийлэхгүй те ингээл муудалцаал та гүчээдэг би тийг үгүй гээл тэгж чад яг даалгавар эхлэнгуйч ерөөсөө яг ингээ эвлэлтэл баг болол бүх юм ингээд зөв тактикаар ингээ яваад исэн ингээ тэгж байгаа. Тэгэхээр л одоо бид нар яаж юм богино хугацаанд эвлэлт нэгддэм бэ гэдгийг л айгуу сайн харуулж чадсан баг. Манай монголчууд ч тэгээд ухааны хүмүүстэй гэдэг байна шүү дээ. Нэг арга үеийг бол нэг монголчлол явцдаг шүү дээ тий. Яг л дэрэгээрээ тэгээд. За Монгол бахархлын өдрөөр бас ерөнхийлөгч Монгол Улсын ерөнхийлөгч маань та бүхнийг баг хамт олноор нь урьж уулзсан байгаа. Энэ талаараа бас хуваалцаач. Тий, энэхүү одоо Physical Asia шоу нэвтрүүлэх маань ерөөсөө л энэ дэлхий даяар тархан сууж байгаа монголчуудыг нэгтгэсэн тий. Оюун санааны хувьд одоо биений хувьд ч гэдэг юм. Энэ дотор нь байгаа нэг тэр жижигхэн галыг ингэж асааж өрдөж өгсөн ийм шоу нэвтрүүлэг болсон болов уу гэж бид бүхэн харж байгаа. Тэгээ энийг маань ч гэсэн яг Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрсөх маань бас бид бүхнийг хүндэтгэн хүлээж авч уулзаж одоо нэвтрүүлгийнхаа талаар сонио сайхнаа ярилцаж баг тамирчид маань илүү их юм урам зориг өгсөн болов уу гэж харж байгаа. Бид бүхэн ч гэсэн төрийн тэргүүнээсээ уулзалтын дараа илүү дараагийн Монгол улсаа хэрхэн яаж удаа сурталчлах ч гэдэг юм уу те Монгол улсынхаа төлөө өөрөөр юу хийж болох вэ гэдэг тал дээр их урам зориг авсан. Одоо тэмцээн маань дуусаад бас нэлээдгүй хугацаад бас өнгөрчлөө. Тамирчдтайгаа одоо байнгын холбоотой байгаа юу? Байнгын холбоотой байгаа тийм шиг. Одоо бол баг нэг гэр бүл шиг л болсон байгаа байлгүй дээ тий. Тийм бид хэд ч одоо яг л сүүлийн жил хагасын хугацаанд л ерөөсөө байнгын хамт байлаа шүү дээ. Тэгээ гол нь нөгөө нэвтрүүлгийн нууцлал маань маш өндөр зэрэглэлтэй учраас бөөндөө нэг газар уулзахтаа ч гэсэн маш болгоомжтойгоор те нууцлал өндөр газар уулзах ч гэдэг юм уу те. Аль болох тэр нууцлалаа бол бид нар бүр маш чанд баримтлсан. Заримийнх нь бол бүр гэр бүлдээ ч хэлээгүү. Тэгэл дөнгөж нэвтрүүл юу вэ та нар хизээ юм дээр ажилласан юм бэ те чи хизээ юмд оролцсон юм бэ гэж гэр бүлийнх нь хүртэл гайхаж байна. Тэгээ бидний хувьд бол үнэхээр бас гоё хамт олон гоё баг бүрэлдэхүүн болж чадсан. Spark Agency-ийн хувьд саяхан бас Physical Asia-наас гадна нэгэн том шоунд дуучин Мишелийг маань бас бэлтгэж одоо яг арын албыг нь хашиж явсан гэх үү. Тийм бид нар тийм Мишель маань маш бас нэр хүндтэй буюу Азийн 12 оролцсон нөгөө Silver Star шоунд оролцсон байгаа. Тэгээд Spark Agency-ийн зүгээс манай одоо соёлын тэргүүний ажилтны жүжигчин Цолон Баяр хатаага нийлээд дэмжиж оролцсон. Тийм.
2025 оны хувьд бол Spark Agency-гийн хувьд маш их амжилт бүтээлээр дүүрэн жил байсан байна. За ингээд ер нь энэ жилийг дүгнээд хэлвэл танай хамт олонний дүгнэлт яг юу гэж гарах вэ? Тий, итгэл найдвар, урам зориг илүү их хийх мөрөөдөл юм уу? Бид бүхэн ерөөсөө яг л одоо манай Pokemon санаачлаад ширээ тойрж ярилцаад ийм мөрөөдөл байсан зүйл ингээд бодит биелэлээ олцсон. Тэгэхээр бид нар эндээсээ бүр маш их урам зориг аваад цаашдаа бид нар те нөгөө орхон баярын хэлтгээр дэлхийн тамирчдаас бид нар юу гаргаж тутахгүй байна гэдэг шиг те дэлхийн тавцанд ч гэсэн бид бүхэн маш гоё төслүүдийг санаачилж хэрэгжүүлж чадах юм байна гэдэг л ийм зүйлийг мэдэж авсан гайхалтай он байлаа. Бид нар бас яг нөгөө яг төслөө боловсруулж байхдаа хоорондоо яриа л те. Яг ингээл ихний физикал 100-аар яг нөгөө 100 тамирчид маань орж ирээд өөрийнхөө баримлаа ягаад явдаг гэсэн гэдэг шүү дээ. Яг энэ дээр ингээл манай Монгол тамирчид маань ороод те ингээл алхаж орж ирээд явал ямар гоё л гэл бид нар бас юм өрөөдөл төслөө бичээл ингээл хоорондоо ярьж ирсэн. Тэгээ бид нар нөгөө нэвтрүүлгийнхаа эхний дугаарыг тамирчидтайгаа зөв бид нар өөрсдөө хамтарч цуг сууж үзсэн байхгүй. Тэгээ яг тэр үедээ үнэхээр те яг энэ зүйлийн ард гарч чадлаа шүү гэдэг тийм одоо мэдрэмж яриад бүгдээрээ үнэхээр сэтгэл хангалуун гоё байсан. Би бүр ингээ зарим хэсгүүд дээр нь ягаад ч өөрийн мэдл хөнөөлмөс хэлийг нээдсэн ш. Нөгөө нэг тим том шоун дээр монголчуудаа үзээд тэгээд монголчуудаа үзэхээс гадна ингээд бүр огшоод өмнөөс нь сандраад байд суучдахгүй ингээд хөө одоо яах вэ? Тэ амар хэцүү ингээд гинт ингээл нөгөө нэг таславч таах ороод ирэнтэй. Тэнгүүт нөө гэл. Ер нь бол хүн болгоныг айл болгоныг гэр бүлээрээ үзээд өстой дор бүрнээ ингээд сандал дээрээ сандраад суух хэмжээний догтлыг төрүүлсэн сайхан шоу болсон тийм ээ. Тэгэл эн чинь дэлхийн 50-60 оронд үзэлтээрээ тэргүүлж байгаа гэдэг чинь одоо ялангуяа монголчуудын хамгийн их байдаг Солонгос, Австралч гэдэг юм уу те. Тэр оронд монгол хүн гэдгээр ингэж бахархах мэдрэмжийг тухайн орон нутагт одоо сууршиж амьдарч байгаа монголчуудад нөгдгөр төрүүлсэн баг. Тэгээд ерөөсөө тэр бүхнээс ингээл улбаасан тэр хүмүүсийн сэтгэгдэл гадны дэмжлэгүүч гэсэн те. Амар хайртай. Үнэхээр бүр Монголыг зорин эрхч гэдэг юм уу те Монголыг сонирхсан тийм хүмүүсийн сэтгэл бол үнэхээр гайхалтай байсан. Ялангуяа одоо энэ дараа жилийн те наадмын одоо чинь барилдааныг үнэхээр нүдэрээ очиж үзмээр байна. Одоо энэ барилдаан хідэн даваатаа яаж явдгийг гэдэг ч юм уу. За энэ уран нугарал цирк нь одоо ийм ундаг хүн байт юм байна. Циркийг очиж үзээ л та гэдэг ч юм уу те. Гэх мэтчлэн аюул тийм одоо наашаа чиглэсэн гэх юм уу те. Ийм одоо үнэхээр сонирхол бол аим маш их байлаа. Ирэх жил бол тэгэл нөгөө нэг цэнгэлдэхийн талбайгаа томсохгүй бол ер нь хайсан байх юм шиг. Хоёр цэнгэлдэх зэрэг гэдэг юм аа. Одоо лавг очир ийм маань хувьд гэхэд чинь нөгөө Монгол улс чинь циркгүй бас яг нэлээд удаа явлаа штэ. Гэтэл яг ерөөсөө ингэ нөгөө нэг режимээ алдаагүй, тасглаа алдаагүй. Тэгээд өөрийнхөө ингэ нөгөө би физиолог бүх гаргаж чадах зүйлсээ ингэ авч явсаар байсан гэдэг нь бас айгу мундаг байгаа юм тий. Хин хэмжээний нуграач болчиход байна шүү дээ. Одоо тэгээ физикал эйжэний мундаг тамирчин гэдэг нэр авчаад байна. Манай сэлгээний оролцогч донд бас нэг уран нуграач байсан цэцэглэн. Тэнгууд хоёр юм циркийн төлөөл энэ шоунд оролцсон. Тэнгууд циркийн спорт маань яалтчгүй нөгөө Монгол улсад маань цирк одоо ингээ өмчлөгдсөн учраас бүхий л одоо шилдэг циркийн төрлийн жүжигчд маань гадны орн руу явцсан байт юм лээ. Тэгээд лавг очрыг ч гэсэн бид нар анх одоо холбоо тогтоохдоо бас л гаднаас авчирч уулзалт ярьслаа бүх юмд оруулж ирсэн. Тэгээд тэр чинь бүх нарийн тэр жижиг булчингаа ажилуулахын тулд өдөр болгон нарийн бэлтгэл хийдэг. Байнгын бэлтгэлтэй байхгүй бол болохгүй. Алдаа гаргаж болохгүй. Дээр нь лавг очрыг зөвхөн нөгөө циркийн жүжигчин гэдэг талаас нь хүмүүс хараад байдаг. Лавг очр маань бодибилдинг фитнесийн дэлхийн аварга. Оо тийм үү. Тэрийг нь тэр болгон хүмүүс мэддэггүй. Харин би бас мэдэхгүй байна. Тэгэхээр ингээд тамирчин болгоны арталд ахаад юм өөр маш гоё юм түүхүүд байгаад байгаа. Тэр нь ч гэсэн ингээд монгол хүн гэдэг тэр онцлогийг дэлхийд дахин бус гайхшруулж чадсан. Одоо манай лав гэрлийн хувьд ч гэсэн бас муу ялгаагүй те. Лав гэрэл маань бол одоо манай одоо хүнд жингийн чөлөөт бүх юм бас одоо манай ялдчгүй урдаа барьдаг тамирчин. Гисээр нэ одоо манай өмсний бөхөрөө ч гэсэн те чамлахааргүй одоо амжилт гаргацсан. Бас л одоо манай энэ жилийн барилдаан шүгөрөөд те шүгийн дөрөвт үлдсэн. Дандаа л яг ийм өвөрмөц ер нь ийм өөх төвхтэй юм ундаг тамирчтай байна. Ер нь Монголын тамирчтай сонгох үед яг цаанаас нь ийм чиглэлийн тамирчин байна гэдэг заалт байсан юм уу? Тий яг мэдээж нөгөө яг Netflix болоо одоо яг Солонгосын production зүгээс те яг оролцогч нарын одоо тавьж байгаа сонгон шалгуулт юм
шаардлага гэх юм уу. Энэ дээр нь бол яг одоо жишээлбэл Монгол улс бол те бүх 6 тамирчид маань нийлээд одоо тэдэн килограммаас дээшээ байж болохгүй гэдэг ч юм уу. За одоо эмэгтэй тамирчид маань өндөр нь яг иймэрхүү байна гэдэг ч юм уу те. Яг бүх улсад бол яг адилхан юм чиглэлөө гэж тийм бүр нарийн шалгууртай тэгж одоо шаардлагатайгаар тэгж ажилласан. Тэгээд дээрэс нь одоо мэдээж түрүүн дөлгөөний маань хэлсэнтэй тэр үүх дөх тухайн тамирчных нь хамгийн номер 1-р бол үүх дөх. Ямар нэг одоо залуудаа ч юм уу те 10 жилдээ хүн амтанд дээрлэгчсэн үү гэдэг ч юм уу. Тэр үүх дөх бол номер 1-р гэдэг юм бэл. Тэгэхээр яг энэ зүйлүүд дээр бол мэдээж нэлээд номер 1 шалгуур тавьж ингэж оролцогч нарын сонгуул шалгаалт бол явагдсан. Physical Asia шоуны ерөнхий найруулагч нь бас ярилцлага өгсөн байсан шүү дээ. Тэр ярилцлагын талаар бас дэлгэрүүлэн ярилцж болох уу? Одоо нэвтрүүлгийн яг ерөнхий найруулагч маань Жанхоги гэж хүн байгаа тийм тэгээ Жанхоги маань сая бас нэг одоо хэд 11 сард тэ анхныхаа ярилцлагыг өгсөн байсан. За яг тэрэн дээр нь бол яг түрүүний миний хэлсэнчлээ яг 7 улс маань яг нэвтрүүлгийн багийн зүгээс бол яг анх санаачилгаа тавьж ажиллаж исэн бол Монголын багийн зүгээс бол ингээ анх над руу төрүүлж холбогдсон. Тэгээ холбогдохдоо бүр ингээд Монголоос тэгээ 50 тамирчин оролцуулаад, Солонгосоос 50 тамирчин оролцуулаад тэгсэн хэрнээ бүр ингээ Spark баг маань өөрөө бүр ингээ төсөл бичээд төсөл дээр нь бүр ингээ зарим нэг те даалгавруудын санааг хүртэл оролцуулаад за мөн одоо баг ингээ зураг авалтын зарим зураг авалтуудын ч гэсэн те Монгол улстай бас гоё хий хөдөө байгальдтай ингээ гоё орчин бас хийгдэж ингээ айгүй олон талын бас юм айгүй гоё шинэлэг юм санаанууд гаргаж бид нартай ингээ холбогдсон гэдэг тэр зүйлийг бол хэлээд манай улсыг бол ингэж онцолж ярилцлага өгсөн байсан. Дээр нь нэмэх нь Physical Asia нэвтрүүлгийн одоо энэ season 3-ын санааг Монголын багийн төслөөс санаачлан хэрэгжүүлсэн гэдэг тэр хэсгийг бас онцлохон зүйтэй. Үнэхээр гайхалтай. Тэгэхээр ингээд Physical Asia шоуг одоо эхлэлийг нь тавьсан одоо нэг хэсэг нь бол ялцчгүй манай монголчууд болсон байх шүү дээ. Ийм болохоор одоо дараагийн Physical Asia шоун дээр ч гэсэн Монголын тамирчдаас бол дахин оролцох байхаа тийм ээ. Та хоёр юу гэж бодож байна? Тэгж найдаж байна. Тийм, найдаж байна те. Мэдээж одоо тийм хэрэг боломж гарах юм бол одоо яагаад болохгүй гэж те. Тэг магадгүй нөгөө одоо эн чинь Physical Asia гэж явж байгаа Physical 100 Итали гэж явж байгаа ч гэдэг юм уу те. Магадгүй Physical 100 Монгол гэж зохион байгуулагч магадгүй дараа нь ийм дэлхийн түвшинд жинхэнэ улс орнуудын тулаанч болж магадгүй. Тэгэхээр бид нар бэлэн байх хэрэгтэй, дайчид маань өөрсдийгөө бэлдэх хэрэгтэй, биендээ анхаарах хэрэгтэй те. Эзээч одоо бид нар оролцож магадгүй шүү дээ. Шинэ томоохон сорилтууд ороод ирж магадгүй шүү гээл те. За хэдүүлээ бас та хэдийнхээ онцлог ажлуудыг яриадлаа. Та хоёр маань ер нь шинэ оноо хэрхэн угтдаг вэ? Шинэ оноо хэрхэн гаргадаг вэ? Хамгийн дуртай баяруудын маань нэг хүссэн хүлээдэг те. Тэгээ миний хувьд яг төрсөн өдрөөр миний шинэ жил эхэлждэг л дээ. Гэхдээ төрсөн өдрөөс маань удаагүй бас дахин шинэ жилийн баяр маань ингэж болдог учраас бас энэ баярыг үнэхээр ингэж тогтолж хүлээдэг. Ирэх жилээ гоё төлөвлөдөг. Тэгэл аль болох хайртай гэр бүл үр хүүхдүүдтэйгээ хамтдаа л шинэ оноо гаргахыг эрмэлзэлдэг. За миний хувьд гэсэн ялгаагүй те. Ер нь шинэ жил бол миний хамгийн дуртай баяр. Тэгээд аль болох гэрийнхэнтэйгээ л гаргахыг одоо эрмэлздэг. Тэгээд нодлон жил бол Вьетнам улсад гаргасан. Гэтэ ингээд нөгөө 100 одоо юм халуун оронд те шинэ жилээ ингээд тэмдэглээд гаргахаар бас жоо сонир санагддсан юм байлээ. Нэг тийм шинэ жилийн уур амьсгал орж ирэхгүй. Хичнээн гацуур мацуур тавиад ингээд байгаль цаг агаар амар дулаан байгаа тийг санагддсан юм билээ. Энэ жил бол Монголтой одоо гэр бүлийнхэнтэй бол гаргана. 2025 оныхоо томоохон амжилтуудыг бид бүхэнтэй хуваалцаж, мөн дээрээс нь 2026 онд бас хийхээр төлөвлөж буй ажлуудаа хуваалцаж бидэнтэй ирж ингээ ярилцсан, цаг зав гаргасан та хоёртаа маш их баярлалаа. Тэгээд нийт үзэгчдийнхээ өмнөөс бас Spark Agency Mongolia баг тамирчдын хувьд, танай бүрэлдэхүүний хувьд бас маш том баярыг хүргэж алга тушмаар байна. Баярлалаа. За ингээд бидний нэвтрүүлэгтээ хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор оролцсон Дөлгөөн болон Боргил нартаа баярлалаа. Хамтдаа шинэ он руу нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар энд хүрээд өндөрлөж байна.